Сур харвааны сүлд дуу болсон хамаг Монголын харваа дууг үндэсний их баяр наадмын сурын харваа нээснийг тунхаглаж 11 дахь жилдээ эхшиглүүллээ. Энэ дууг дархан иргэдийг төрүүлсэн Дорнод аймгийн Баян улс сумаас үлгээдэг авсан байдаг. Түүнчлэн дуучин Эрдэнэбаатар энэ дууг бүтээснийхээ дараа үндэсний сур харваагаар хичээллэж өдгөө спортын мастер цол хүртээд байгаа юм а. Эвэр номоо авшийлгын татах эрхлэг хүннүү удамт баатрууд зэлэм сүбэдийн цэцэн ухаанаар зэллэн өссөн чөдөр цулгуур харваачдын уухаан төрлөختөө хэмээн эхлэх хамаг Монголын харваа дууны шүлгийг 2013 онд бичиж байжээ. Үндэсний сур харвааныхаас сүлдүүг бүтээе гэсэн санаачлагыг дуучин Эрдэнэбаатар яруу найрагч Сонинбаярт тавьснаар өгдөө бүтсэн түүхтэй. Энэ дуу 2015 онд олонний хүртэл болж энэ цагаас хойш үндэсний сур харвааны сүлд дуугаар нэрлэгдэн Баяр наадмын сурын харваагаар хамаг Монголын харваа дууг эхшиглүүлж нээдэг уламжлалт тогтжээ. Тэгээд жил бүхэн одоо төрийн тэргүүн маань ирж сурынхаа талбайд сур тавьдаг уламжлалтай. Энэ үеэр хамаг Монголын харваа дуу маань дуулагддаг. За ер нь тэгэл орон даяар болж байгаа сурын харвааны нээлтийн харваа, хаалтын харваа, одоо аливааны баяр наадам, аймаг сумын харвааны ер нь сур харваа болж байгаа бүх газар хамаг Монголын харваачдмаа сайхан дуулж, уухайлж энэ дуугаараа харваагаа нээдэг ийм сайхан уламжлалтай болсон. Одоо шүлгийг үжих санааг энэ одоо дууны манай эзэн дуучин Эрдэнэбаатар дуу маань санал тавьсан байгаа. Сурын тухайн сайхан дуу яа гэд. Тэгээ бид хоёр ярьж байгаад энэ дууг хийсэн. Дууныхаа ерөн шүлгийг бол би бичихтэй үндсийн сурынхаа түүхийг за тэгээ явц заншил дэг жайгийг оруулж шингээж өгье гэсэн бодолтой ингэж хичээсэн. Тэгээд эхний бадагт нь өвөг сур урайхаа харвааны тухай өгүүлдэг. Хоёрдугаар бадагт урайд сурын харваа. За тэгээ сүүлийн бадагтаа би халах сурынхаа харвааг оруулж ингэж 3 бадагт дуу бүтээсэн байгаа. Тэгээд энэ дуу маань сайхан олон хөрч наадмынхаа тэнгэр доор ихшилж байгаад баяртай байна. За манай үндэсний их сурын харваа бол одоо харваанд одоо энэ дууга 15 онд анх дуулж эхэлсэн. Тэгээ одоо жил болгон одоо үндэсний их баяр цэнгэл наадмынхаа одоо нээлтийг хийж дуулж байна да. Тэ одоо 3 ерөнхийлөгчийн нөр үзэл дуулж байна да. Тэ тэгээд энэ үндэсний сурын энэ Сонинбаяр ахта энэ одоо үндэсний сурын тухай тийм дуудны шүлэг зохиож байгаа санал тавьж байсан. Тэгээ ах маань маш хурдан тэрийг их судалгаатай зохиосон юм байлаа. Тэгээд ерөөсөө тэр дууны шүлэг гэдэг бол аялгуутгаа өөрөө төрдөг гэж ирдэг гэж. Тэгэл ерөөсөө би аваад л нэг 7 хоногийн дотор л ерөнхийдөө би өөрөө аян зохиогоод тэгээд л одоо Монголын үндэсний сурын холбоо маань энийг сайхан үлгээд авч Хөрлөбаатар спортын мастер Хөрлөбаатар ах маань тэр үед одоо үндэсний сурын холбооны нарийн бичиг байсан. За тэгээ хөдөр шулуун мэрэгэн маань бас бүх мэрэгчүүд маань энэ дууг маань сайхан хүлээж авч одоо Монголын үндэсний сурын хүндэтгэлийн дуу болгосон байд юм аа. Харваачдын уухаан төрлөختөөр дуучин Эрдэнэбаатар үндэсний их баяр наадмын сурын харвааг нээгээд байна. Харваачид хүндэтгэн эсэлж даяар даган дуулдаг сүлд дуу инхүү Монгол төрийнхөө наадамд 11 дахь жилдээ эхшиглэлээ. Бас бид хоёр тэр олон харваачдын нутагт төрж өсөж одоо тэдний уухайг сонсож явсан учраас бас нөлөөсөн байх гэж боддгийг. Нутгийнхаа тэр олон харваачдыг хараад бахархаж биширж явсан. Дээр нь одоо манай сумаас ч бас паралимпийн дэлхийн авраг Хөдөлмөрийн Баатарж байгаа бас манай нутгийн одоо унган хүү байгаамаа. Тэгэхээр энэ сурын харвааны өлгийн нутаг л та. Ер нь одоо ингээд жилийн жил үндэсний баяр наадмын нээлтээр тий өөрөө ингээд бүтээсэн дууг сонсоход бас омогшил. Сайхан. Тий бас заримдаа бол сурынхаа талбайд ирж амжихгүй ажилдаа явдаг байсан. Би бас морь их сурвалжлаад явдаг. Ихэнх жилдээ морины одоо вариант байдаг. Энэ жил бол бүр зорж ирж үзэж байна. Ер нь бол тэгэл зурагтаар харна, сонсно сайхан байдаг. Өөрийнхөө бүтээлийг хараад олон сурчд маань уухайлан дуулах сайхан шүү дээ, тийм ээ. Би 15 онд ингээд энэ дууг дуусны дараа маань Монгол улсын Даян мэргэн Ёндан багшийн маань одоо аав даваахуу одоо гарамгаа маань намайг Эрдэнэтэд явж байхад үндэсний сурын одоо сурын харваа ном сум бэлгэлж тэгээ одоо хүү Ёндан Даян мэргэн дээр одоо шаваар орж одоо тэгэл тэр 16 оноос хойш л ерөнхийдөө үндэсний сурын харваагаараа хичээлж одоогийн байдлаар бол спортын мастер хэмээх одоо цолыг авцсан одоо ингээ харуулж байна. Тэгээд Ийхүү бүтээсэн дуун баяр наадмаар эхшиглэхэд омогшиж бахархдаг тухайга хуваалцсан юм а. Дуунда урайнхай бурайд халах сурын онцлог дэгж аяг ёс журмыг шигтгэж өгөхийг яруу найрагч Сонинбаяр зорьсон байна. Хамаг Монголын харваа дууны шүлгийг Сонинбаяр бичиж аяыг нь Эрдэнэбаатар зохиож өөрөө дуулсан. Сур харваа бол үндэсний өв соёлоос гадна өөрөө өөрийгөө ялан дийлэх ёстойг заадаг хүмүүжүүлдэг спорт гэдгийг тэд хэлж байлаа.